За өнөөдөр багштай бүгдээрээ хүн ба байгалийн хичээлийг хамтран зохиолуулнаа. За багшийнхаа асууж байгаа асуултыг сайн анхааралтай сонсоод гараа руу тариулъя юу. За байгаль дээрх бодис ямар байдалтай байдаг вэ? Гараа руу тариулаарай. Байгаль дээрх бодисууд ямар байдалтай байдаг? Ямар төлөв байдал байдаг? За тунгалаг. шингэн хий. За тийм үү хүмүүдээ. Санал нийлж байгаа бол үйлдэлгээ өгөөрэй. За бүгд санал нийлж байгаа юм байна. За бүгд байгаль дээр юм. Тоо шингэн хийн төлөв байдал байдаг байна. Тийм ээ. За хатуу шингийн хийн төлөв байдал гурванд нь байна. Хатуу төлөв байдалтай ч байдаг, шингэн төлөв байдалтай ч байдаг, хийн төлөв байдалтай ч байдаг, тийм гайхамшигтай байдаг гинэ. За тэгвэл та нар тэрийг юу гэж бодож байна? Хшэби. За чи юу гэж бодож байна? За өөр санал өөр байгаа гэдэг нь өөр саналтай байна. Бүгд ижлэх саналтай байна уу? За маш сайн байна. За тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн сэдэв маань за энэ хичээлийн хичээлийн зорилго маань зорилгыг биелүүлэхийн тулд за бүгд хоёр зорилтыг хангаж ажилланаа. За зорилтоо олсон уу? За туршилт хийх юм байна. Хийсэн туршилтаа бол дөрвөн хавтан байна тийм ээ. За эхний туршилтаа бүгдөө хийцгээе. За бүх багууд билетгээ асаач. За билет буюу Монголоор цахилгаан баг. Тийм ээ. Асаасан уу? За багшийн шананд нь юу хийч юм? За мөсөө бүгдөө барай үзэхдээ ямар байна? За мөсөө барай. За бид нэр тавьч. За ямар төлөв байдал байна? За хатуу байна. За нараа ажиллаа. За ямар өөрчлөлт гарч байна? Ямар үзэгдэл явагдаж байна гэдгийг сайн хэлнэ ш. Зөвшөлтийн явцдаа анхаарал зүйлийг бичсэн байгаа. За ишаараа. Ямар үйл явагдсан бэ? Ямар үзэгдэл болж байна вэ гэдгийг наад багшийн ширээн дээр чинь толгуурыг тавьсан байгаа. Тэрийг ашиглаад
마크라랑 상한 선벌대를 붙이고. 자, 그럼 내기가 와라. 아, 됐다. 자, 테스트 합체가 놓고 거유롭게 상한 선벌대를 붙이면